чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж байдаа. Тун баяртай байна. Очир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. За ингээд зөвхөн нэг айлын, нэг байрны мопедууд нь. Тэгээ ингээд яг бүр ингээд зүгээр нэг хөөрхөн зураас ийцэн яг тэрэндээ багтаад гэж юм да. Энэ бол бас хотын соёл шүү. Тэгэхээр бид нэр хотын соёл ямар байна түүнийгээ бас дагах нь. Тэгэхээр бид нэр монголчууд хандлага 100% өөрчлөх ёстой. Энэ л бол харах үнцэг нэвтрүүлгийн нэгэн танин мэдхий. Тэгэхээр би мэдээгүй гэсэн юу ч мэдээгүй, би үнэндээ мэдээгүй гэсэн чинь сая газар мэдлээ шүү дээ. Тийм. Газар ерөөсөө байнга штэ. Гэхдээ бүр хамгийн их хөдөлгөх хугацаа нь бол ер нь голдоо хавар аюу. 3-4 сард бол нарийн үед. Тэгээ би энэ халуун хүнтэй л холбоотой. Тийм үү. Тэгвэл миний бодол. Би тэгээ яагаад мэдээгүй юм бол саний тий. Та явж исэн анзаараад би болохоор орж суучсан. Танхаалтаа өдлөөрсэн. Тэгээ ингээд дэдгүү тий ганхаад. За ингээд эрхэм үзэгчтэй харах үнцгийг нэвтрүүлгийн танин мэдхийг өнөөдрийн зүгээр л яваад, өнөөдрийн зүгээр л машинтайгаа дахиад, зүгээр л болгондоо та бүхэндээ маш гоё зүйлүүдийг сонирхуулах болно, ярилцах болно. Тэгээд дараа нь яах ёстой гэхээр хамаагүй манай харах үнцгийг нэвтрүүлэх хэн ч ороход бэлэн. Одоо жишээ нь 50-ны тухай би ингээ гоё юм ярмаар байна. 50-ны энэ нь гоё штэ гэж. За анхаарал штэ юм энэ нь байдгийн штэ. Сэрэмжлүүлэх юм нь энэ нь байдгийн штэ гэдэг ингээ. Гэхдээ 50 ажил хийн гэдэг ойлголт байхгүй. Тэрийг л сайн анзаараарай миний монголчууд. Яг энэ жишээний ингээ зөвлөгөө, сэрэмжлүүлэх бүх юмыг өгөөд хамаг гоё юмыг өнөөдрийн хамаг гоёор илэрхийлнэ. Харах үнцгийг нэвтрүүлэг үргэлжлэжээ. Эрхэм үзэгчтэй. За хоёроо явах. Тэгээд за. За би бол одоо яг энд мопед байж байна. Мопедны ингээд ерөөсөө л нэг зогсоод ийм их мопед нэр байдаг юм байна. Тэгээ зам туушгаа. Гэхдээ нөгөө нэг Вьетнамд ихтэй яа гэсэн ингээл хүн яв харахгүй байдаг шүү дээ. Энэ тийм биш юм байна. Ерөөсөө л яг зүгээр нэг энгийн тэгээд төвчрэл байхгүй. Ямар учиртай юм. За гүүрэн зам болоод өөрчлөлтөчнөө юм байна. Яг тэрэн дээр бид нар очиад гүүрэн замыг ерөөсөө хэн ямар хэрэгтэй. Манай Монголд миний бодлоор шүү. Ерөөсөө гүүрэн замыг л хийчих юм бол тэр төвчрэл үнэхээр байхгүй болно. Тэгээд мэдээж тэр гарсаар гарахыг доогуур түнэлээр ч юм уу тэр гүүрэн замын нэгэн хэсгээр ч юм уу ийм нөхцөл бий болгочих юм бол
хөгжрөл байхгүй болно. Яг энийг байхгүй болгох нөхцөлийг одоо яг ман нам хийх ёстой. Яг гэвэл тэр цөм болчлоо. Бүгд болчлоо. Хувь нь илүү ингээд бүгдээр хамтраад хийхэд боломжтой болчлоо. Харин нэгэн зүйлийг бас магтууштай. Яагаад гэвэл бүр ойрын хугацаанд ч юм уу ер нь ийм маш их юм биднэрт мэдрэгдэж байна. Замын засвар тэгээд орой шөнөө тэгээ амралтын өдрөө ингээ хийчихэж байна. Энэ бол болдгийм биш үү? Болоод байгаа байхгүй юу? Болгоод байгаа байхгүй юу? Тийм учраас ямар ч байсан бид нар бас нам гэхгүйгээр хувь тэр хотын даргад маш их баярлаа. Нямбатраа их юм хийж байгаа шүү. Тэгэхээр бид нар бас магтах юм дээр магтаж, урам хайрлах юм дээр урам хайрлах хэрэгтэй. Үүнээс хойш би бас хотын захиргаатай очиж уулзаад яриад ер нь ийм ингэдэг хүнцэг нэвтрүүлгийн зорилго нь юм байдгийг хүний нутгаар явахдаа дандаа тань мэдгүй хийдэг. Энд нь бол метро, зам, нийтийн унаа гэдэг ингээд энэ болгоныг одоо цуглуулга болгож ингэж хийдгийг шүү. Энэ дээр одоо өөр санаа сэтгэл ямар байна? Би өөрийнхөө энэ олон газраар явсан нэвтрүүлгийн шүгий гэж бодож байгаа. Тэгээд би энэ талаар бол үнэхээр их юм хийж байгаа. Хотын захиргаа бас бид нар урам өгөх ёстой. Урамтай байгаараа, зоригтой байгаараа их зүйлийг хийгээрээ ингээ харах үнцгийн нэвтрүүлгийг хэрэгжижээ. Ирхэн үнцгчтэй. Баярлалаа. Найзуудаа замын хөдөлгөөнд оролцохдоо дараах дүрмүүдийн дагаарай. Одоо бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Замаар хүнлэн гарахдаа ногоон гэрлэр гараарай. Ногоон гэрлэр гараарай. Улаанаар гүйж болохгүй шүү. Замаар хүнлэн гарахдаа машины араар гараарай. Машины араар гараарай. Ордорн гүйж болохгүй шүү. Замаар хүнлэн гарахдаа хоёр тишээ хараарай. Хоёр тишээ хараарай. Харахгүй гүйж болохгүй шүү. Замаар хүнлэн гарахдаа том хүн дагаж гараарай. Том хүн дагаж гараарай. Ганцаараа гүйж болохгүй шүү. Зам гэдэг чинь тоглоомын талбай биш юм шүү. Замын дүрмээ сайн цээжлээд мундаг хүүхэд байгаарай. Мундаг хүүхэд, мундаг хүүхэд, мундаг хүүхэд байгаарай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар эцэг эх асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөөр зам хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Өнөөдрийн хичээлийн сэдэв тээврийн хэрэгслийн хурд. За жолооч нь тээврийн хэрэгслийн хурдыг сонгохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа болон цаг агаарын нөхцөл байдал тохируулж замын өдгөөний хууль дүрм заасан хурдны хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн түншлэн жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсохын арга хэмжээ авна. За, механиксан тээврийн хэрэгслийг чирч явах тохиолдолд хороолоос бусад бүх төрлийн замд цагт 40 км-с ихэхгүй, харин хүүхдийг зохион байгуулалтаар тээвэрж явах үед мөн хороолоос бусад бүх төрлийн замд цагт 50 км-с ихэхгүй, харин бүх төрлийн тээврийн хэрэгсэл хороололд цагт 20 км-с ихэхгүй урдыг сонгож явна. Суурин дотор бүх төрлийн тээврийн хэрэгсэл цагт 60 км-с ихэхгүй, харин суурингийн гадна цагт 80 км-с ихэхгүй. Харин хүн тээвэрлсэн автобус болон 3.5 тонн-ийн ачааны автомашинууд нь суурин дотор цагт 50 км-с ихэхгүй, суурингийн гадна 70 км-с ихэхгүй хурдыг сонгож явна. Туушт замд
Ширгүүлгүй суудлын автомашин мөн түнчлэн 3.5 тонноос бага ачааны автомашин 100 км/цагийн уртаа зөвшөөрөх бөгөөд харин ширгүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлэгүй ачааны автомашин, хүн тээвэрлэгүй автобус, мотоцикл цагт 80 км-с ихэхгүй уртыг сонгож явна. Харин хүн тээвэрлсэн тохиолдолд цагт 70 км-с ихэхгүй уртыг сонгож явна. Жолоочдод орд урсан зүйлийг хориглоно. Үүнд тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэхийг, хурдны хязгаар таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэг цааснаас хэтрүүлэх, шалтгаан өөр хэд удаан явж бусдын хөдөлгөөнд саадуулах, мөн түнчлэн зам тээврийн ослоос өрсөн сэргийлэхээс бусад тохиолдолд огцон торомслохыг хориглоно. Өнөөдрийн хичээлийн түрээд өндөрлөө анхаарал тавьсанд баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу багшаа? Хүүхдүүдээ гэрлэх найзтайгаа мэдлээрэй. Өнөөдөр бүгдээрээ гэрлэх найзтайгаа хамтран гэрлэн дохио түүний үүрэг замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээтэй танилцгаая. Гэрэл дохионы зохицуулга, явган хүний гарц, хүүхэд анхааруулах тэмдэг, улаан хүрээтэй гурвалжин тэмдэг нь анхааруулах тэмдэг юм а. Дугуйн хөдөлгөөн хориотой, явган зорчигчийн хөдөлгөөн хориотой, гүйцэж төрүүлэх хориотой, улаан хүрээтэй дуугүй хэлбэртэй тэмдэг нь хориглох тэмдэг. Дуугүй хэлбэртэй цэнхэр өнгөтэй тэмдэг нь заах тэмдэг юм. Чигээрээ явна явган хүний зам эргэх хөдөлгөөн. Хүүхдүүдээ гэрлэн дохио гэж юу хэлдэг вэ? Явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулдаг тоног төхөөрөмжийг гэрлэн дохио гэдгээ. Улаан гэрэл асахад явган зорчигч зогсно. Шар гэрэл асахад анхаарна. Ногоон гэрэл асахад явган зорчигч гарцаар зам хөдлөн гарна. Хүүхдүүдээ дараах хүүхэлдэйн киног үзээд альмаа охин ямар тэмдэглэгийг харан гарцаар гарсныг багштай хэлээрэй. Хүүхдүүдээ альмаа нэг зүйлийг буруу хийсэн юу юм бол? Зүйтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо заавал насан туршидтэй хамт оролцох ёстой. Анхаараарай хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ гэрлэхэн найзтайгаа хамтран замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээнүүдээ нэрлэлцгээе. Нэрлээд байгаараа хүүхдүүдээ. Энэ ямар тэмдэг юм болоо? Эцэг эхчүүд та бүхэн хүүхдтэй дэмжлэг үзүүлэн хамтдаа нэрлэлцгээгээрэй. Сайн байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ гурвалжин хүрээтэй ямар тэмдэг байдаг вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Анхаарах тэмдэг. Нэрлээд байгаараа хүүхдүүдээ.
зургуудыг ажиглаад нэглээрээ. Энд ямар вэ? Энд бол ер нь дийлэнх нь хоёр та. Тэгээд өөр хотод руу нөгөө нэг ажиллаар явж байгаа хүмүүс байж байсан. Хүрээсдэг хүмүүс байна. Гэтэ одоо байрны үн өсөд болтож авахд хэцүү болоод ер нь залуучууд нь голдуу дандаа хүрээсээр явдаг. Тэгээ энэ хараа нөгөө байрны ингээ жоохон хуучин втер байхаа энэний утга учир нь юм бэ энэ бодлоо. Тэгээ харин тийм ингээд 50 дэх хүмүүс чиг хууч авах ингэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө юуны үед одоо 16 дугаар зуунд 7 8 дугаар зуунд гоё яг тийм нөгөө газраа зарцсан гэж ярьд юм билээ хөвчилсэн. За. Тэгээ нөгөө нэг үе дамжаад ингээ өвдөгдөд ирсэн газраа хүмүүс чи тэр болгон хямдгүй учраас тэгээ яалт ч уус нөгөө дураараа юм одоо нэг бүхний шинжлэх боломж нь айгүй ховор юм. Тэгээд нөгөө өөрөө ингээл дотроос би зүгээр сонссон шүү. Энэ яг дотроос асуугаа хийгээл тий. Нөгөө Лондон шиг гэсэн үг шүү дээ. Лондон ч нөгөө нэг хуучин байшингууд нь ингээ гоё гадна ингээ гоё өнгөтэй байдаг. Дотроо яг эртний үеэрээ янз бүрийн тэр юм биш тий. Тэгээ ер нь байшингийн зардал мөнгөний ямар гоё юм бэ? Ер нь түрээс бол юу штэ хотоодоос шалтгаална. Тайбэд бол асар өндөр үнэтэй сарын одоо бараг 7-8 сая ч юм уу. 7-8 сая ч байгаа 2-3 сая ч байгаа. Тэр нэг өрөөч гэх юм уу тийм үү. Тэгээд нөгөө байр төрөлсөг чинь 2 сарын барьцаа төлөөд 6 сарын өвдөө. 6 сарын гэрээ дор хийж. Тэгээд 2 сарынхаа барьцаа гэрээ 6 сар дотор 2 сар болоод ч юм уу гарах бол өгөхгүй гэсэн үг юм шиг. Барьцаагаа өгөө тийм. Яг тэрэндээ л хүрэх ёстой гэх тийм. Тэрнээс яг тэрэндээ хүрэхийн тулд өөрөө гарахаараа үйл оронд нь хүн оруулах байхгүй юу? Тэр бол тэр үний асуудал. Гэтэ гэрээгээс үүд нь яг та тэр өөрөө очиж тий. За тэгвэл мотел энд чинь нөгөө нэг жоохон үнэтэй юм биш үү тий аялал хийгээд юм үнэтэй тийм. Тэгэхээр мотел, хотел энэ төр чинь ер нь зардал нь их үү? Бас л одоо хөдөө төв гэдгээр ялгагдсан шүү дээ. Зүгээр хөдөө газар зүгээр мотел нь бол одоо зүгээр нэг тийм. Харин ер нь буудлууд их цэвэрхэн. Үний үед бол нэг 60 доллараас эхэлдэг. Өөрснөө нэг хоол хийдэг тийм бодож байдгүй. Яг ховордоо. Дандаа. Тэгээ өглөөний цайтай тий. Нөө гест хаусууд бол зөндөө шүү дээ. Гест хаусууд ондоноор цахилгаан яаж ч байдаг. Тэр нь болохоор нөгөө айл гэрээ түрээслээд явчихдаг шүү дээ. Тий. Тийм юм бол зөндөө. Тэгвэл юу тэрийг хөлсөх юм бол арай хямд дээрээс нь хоолоо юу болчих шүү дээ. Тэрнээс буудал юунууд чинь нөгөө тийм нөгөө гэр буудал шиг хоолоо идэг юу бол юу ховордоо. Тэгээ ер нь ингээ аяллаар явна. Одоо чинийх гэхдээ чинь аяллаар хүмүүс ирж болно. Ирэх юм бол би тэр одоо энэ өөр хөтөлбөр ерөөсөө үзээгүй хараагүй газар авчиж үзүүлээ аялуулна гэсэн байгаа шүү дээ. Эннийхээ жоохон тодорхойлж. Одоо жишээ нь нэг турист нэг аяллаа юм хөтөлбөрт хамрагдаад явдаг чинь энэ чинь хэдэн дурсгалтай газруудын төдсөж шүү дээ. Тэгэх юм бол яг л хүмүүс үзэх хэрэгтэй нөгөө нэг нийтлэг юмнууд л байгаа шүү дээ. Миний хувьд бол тэд нар орсон ч гэсэн бас өөр хөөрхөн үзэж харах зөндөө юм байна. Нөгөө хүний сэтгэл татсан. Тийм одоо монгол хүмүүс юу нэг дуртай юм яг тэдний нь бол яг тийм одоо тийм нууцдаг мэл гадруудаар дагаж чаддаг. Миний өсөндөө дотоодын иргэн өөрснөө аялдаг ч гэдэг юм. Сайн мэддэг тийм. Хүмүүс маш үзэсгэлэн тийм. Юу нэг жижиг ард нутгаас үзэж хардаг юм асар их шүү дээ. Байгалийн үзэсгэлэн гэдэг нь бол бас тэгээд юу юм бэ лээ шүү дээ. Одоо ингээд замаар хоёул хол явсан шүү дээ. Өчигдөр чинь нөгөө эмнэлгийн нэвтрүүлгийг хийгээд тэгээ юу чинь яг замын юм тэмдэглээнд юм нэг бүрэн самбар дээр нөгөө бусад өнгөн ялгарсан. Тэрэн дээр нөгөө одоо аялахад ийшээ ингээ явуул. Одоо чинь за энд ингээд парк руу явж илээ шүү дээ. Тэгэхээр за одоо эндээс харсан шүү. Ерөөсө бор самбар бор өнгөтэй самбартаа л юм байвал тэр аялж ууштай газар гэсэн. Харин тийм байх шиг үгүй. Бүр чиглээд өгүүлсэн тий. Тэгэхээр тодорхой хүмүүс одоо гадны хүмүүс ч юм уу аль нэгэн хүмүүс за энийг хараад энэ бол ийшээ очиход болох юм байна гэх. Тэгээд Google-с нөгөө юугаар харж байгаа юм махаараа явчихсан шүү дээ тий. Бас нэг би аягүй хэрэг дурлаад байна л да. Ягаад гэвэл өнөөдөр бид хоёр чөлөөт өдөр. Тийм учраас ерөөсөө би мэдий гисэн юм ээ. Мопед бол том нэг эднэрийн амьдралын чинь гол одоо хэрэгцээний мопед байхгүй. Энэ үнэн жижигхэн газар орон нутаг жижигтэй учраас ер нь
талбай юу эдгээр их баг байдаг. Тэгээ хурдан явдаг. Тийм тэгээ Нэрээ хурдан явсан талбай. цаг юм. Тийм тэгээд эний чи 50 газар нь арай олдстой байхгүй. Машин бол 50 гэдэг бол зогсоол олно гэдэг бол хэцүү шүү дээ. Гэхдээ машин тараа манайх бол зүгээр ийм нэг зураас байлгаад байдаг байхгүй. Тэгсэн чи эднийх болохоор яг машин тарахын Тийм яг дөрвөлжин хэмжээ зураг байдаг юм лээ. Тийм. Тэгээд яг тэндээ 50 түүнээс өөр газар 50 чад юм. Тэгээд юу яах вэ? Гадны хүмүүс бол биш ээ. Одоо ингээд би юу тавьсан байгаа цагтаа эргээд торгоогүй байсан ч гэсэн хуу хүнээс мэдээлэл өгчдөг. Энэ Тэр хүн нь одоо тэр торгуулийн 20% авдаг. яг гоё. Тэгвэл нөгөө Уулаа газар машинаа тавьчих юм бол хэл өгөө тий. тэгээд нөгөө хүн зураг өгөө. Тэгээд одоо ингээд нөгөө тооцооныхын хуудас ингээд баримт нь эрэхтэй. тэгээд шагнал авдаг юм. Тийм хүн мэдээлсэн гэж дооргоо бичдэг. Тэгээд тэр хүн нь 20% авдаг. Энэ машин ачлалт ямар байдаг? Машин ажилт байгаа. Одоо машин ажилтаа одоо дугаасаа ингээд зарлаа яа. Тийм үү? Тийм. Зүгээр ерөөсөө зардчихдаг юм. Зүгээр ингээд зарлаа машины чи ажилтаа шүү гэдэг юм манайх бол зүгээр бүгд амжиж гарч ирээд машин аваагүй тэгээд өнгөрөө. За машин ачигдчихвал тэр торгуул тэгээ очиод авахын тэр манайх айгүй хэцүү байдаг гэж ярьдгийн. Энд ямар вэ? одоо машины чи ачаа авчвал нөгөө одоо байгаа газар шохоогоор цэгээ дугаарыг үлдээч. Ямар гоё юм. Тийм үү? Манайхан ч хайдаг гэсэн шүү дээ. Нөгөө өдөржин хайгаад хаана ачигдчихсан газар дээр ингээд цагаан шохоогоор ингээд уцныхаа дугаарыг бичээ явчихна. Ямар. Тэгээд телефон уцтаад хамгийн ойрын хаан тавьсан байх. Тэр хаягаа хэлж өгнө шүү нөгөө. Тэгээд телевизч очиад аваа. Тэгээд юу штэ машины торгуулийн үн чинь одоо эхлээд машин авчиж авахдаа 100 сая төгрөг төлөх манайхаа. За ойролцоогоо. Яаж байгаа юм тэр нь? Тэр машин аваад тэр үнийг нөгөө одоо тэрвлээд аваа явсны зардал тэр үлсэж төлж байгаа. Йоо, эндээс нь ачаа явсны зардал. Тийм, одоо тэр тэгээд нөгөө чинь зогсоолтоор байршуулсан тий. Тэрнийхээ мөнгө төлж. Дараа нь дахиад нөгөө юуны чинь үндсэн торгуулна гэдэг байхгүй юу? Бүр хоёр. Тэр нэг бас дахиад нэг 100-аад мөнгө. Яна тэгээд энэ болохоор одоо ингээд дийдгүр ч юм уу север нөгөө төлдөг газрууд байгаа. Би арамшуулаад төлчихсэн. Тэгэхээр чи одоо тихгүй тул өстой үзэл тарах нь шүү дээ тий. Гэтэ ерөнхийдөө бол одоо энэ нийтийн газар нийт одоо их дэлгүүр ч юм уу тий. Хоолундаа юм юуны газрууд бол бүгдээр нөгөө дээд дор зогсоолтой байсан. Тэдэн гэдэг үнэтэй. Тий. Цагийн юу штэ одоо 50 одоо төвдөө нийслэлтэй одоо нэг цагийн одоо 5 Монгол мөнгөөр бол 6,000-аас 11,000 орчим цагийн цаг. Одоо манай шиг юм юуны одоо 2 дахь шат өдөрлөө бол юу одоо ийм зогсоол жишээ нь цагийн 30,000 3,500 ч юм. За тэгвэл бас нэг ингэдэг шээ нөгөө Америкийн төрт бол юу яадаг юм бэ гэвэл торгуулийн нэг хуудас ирчин. Тэгээд тухайн хүн ингээд төлөхгүй шиг ингээд байгаад байвал нэг хоногоор нэмэгдсээр хагаад бүр төлөхгүй бол шойко явдаг. Энд ямар вэ? Яг шоко явах уу мэдгүй тэрийг бол мэдгүй ямар ч юм шиг байна лээ. Ингээ удаан хугацаанд төлөхгүй байгаад байл. Энд чинь хугацаа зааж байгаа шүү дээ. Одоо сарын дотор ч төлөх. Тэрнээс сарын дотор тийм. Угаасаа тэр нөгөө одоо энэ юун дээр хуудсан дээр бичсэн байдаг байхгүй юу? Бас учиртай байдаг. Тэднээс тэдний хооронд төлнө. За тэгээд төлөөгүй байх юм бол өөрт нь мессеж ирнэ. Сануулга өгнө. Энд чинь ингээд юу нөслөө шүү, нөслөө шүү. Тодорхой хэмжээний нэг 10-20% ингээд өсөө яваад тийм билээ. Тэгээ бүр сүлдээ тэр хүн магадгүй өөр ширтээ уусаад ямар нэг юм үүтэй ах юм бол гайлар гат. Тэр сануулга болж ичтэй. Яана. Тэгээ нөгөө түүхэн буруу үсэн гэсэн үг. Тэгвэл ер нь энд манай монголчууд төлж багахгүй их мөнгө байх юм бол тэр нь шүүхгүй явах юм шиг. Харин тийм ер нь тийм шиг байлаа. За тэгвэл хараа нэг манайхан ер нь машин хэр зэрэг их барьж байна юм байна. Одоо одоо манай энд чинь нөгөө яг цөөхөн амьдардаг монгол хүн ер нь цөөхөн бараг 50 дотор багтахгүй юу шүү дээ. Тийм үү. Тийм ер нь нийт хүмүүс хийдэг юм байна. Амьдарч байгаа. Одоо энэ жил бол тэр нөгөө Монголын төлөвлөгчийн газрын хэлжээр бол нэг 500 гаруй ойлголт байна гэж. Урд нь бол 1500 гаруй байдаг. Урд нь их байсан байхгүй. Ковидос хойш тэгээ бас энэ нэг дайман гэдэг одоо ингэ ярьлаа шүү дээ. Орсын дайман гэдэг. Орос одоо энэ нөгөө хятад 50-ны 2 юунаас бол тэрнээс энэ жил яаж буурсан байна гэж лээ. Бас газар хөдлөл яг нэг миний ирсэн өдөр мөвигш газар хөдлөлсөн мэдсэн үү гэсэн багтаа. Хархан цэг нэвтрүүлгийн эрхэм зочин. Өнөөдрийн хувьд бид хоёр дандаа
төр аяллаар явна, дэлгүүр явна, замаар явна, замын нэвтрүүлэг хийх гэж байна. Замда чухам тайван эхэллээ гэж байна. За эндээс ирж байна. За. Сайн байцгаана уу ирэх үзэгчтэй. Та бүхэндээ харах үнцэг нэвтрүүлгийн нэгэн дугаарыг сонирхолтой гэж байна. Яг өнөөдөр, яг одоо бид хоёр энэ нэвтрүүлгийн эрхэм зочин. Өнөөдрийн хувьд бол зам дагуу явж, замын дүрм, тайваны одоо зам ер нь ямар байдгийг, замын дүрм нь ямар байдгийг, ер нь зарчим нь ямар байдгийг, ерөөсөө өөрийнхөө бодлыг л ярих өнөөдрийн жишээ. Аман бид хоёр дэлгүүр явна, хүнсний дэлгүүр, офлет ингээд ерөөсөө тааралцсан өнөөдөр зугаалгах. Гэхдээ бид нэр дандаа таны мэдгүй юм. Чухам яагаад гэвэл харах үнцэг нэвтрүүлэг энэгээрээ л бид нар та бүхэндээ таны мэдгүй түгээд юм. Тэгэхээр ер нь хараа энэ замнууд ингээд надаа ингээд харж яхад нэг юм манай Монголтой ижил төстэй байх юм тийм байна уу? Тийм шүү дээ. Дүрм нь яг ижил юм ч юм уу. Тийм үү? Эдний нөгөө баруун гарын 100 гарын машинууд нь ямар зүү талтай юм уу? Машин. Гурван талтай өргөдтэй баг. Эднийх ер нь энэ машин маркууд нь 50-нд байдаг юм ямар учиртай юм? Toyota-гоо Toyota-гийн төрлийн машинууд бол өөрснөө өсөрдөг. Toyota-гоо өөрснөө өсөрдөг. Тийм үү? Тийм. Тэгээ ихэнх машинууд ямар машин бэ? Ер нь тэгэл нөгөө том Монголд явдаг шиг нөгөө том джипүүд бол нэг шаардлага. Дандаа дунд гарын джипүүд тэгээд жижиг тэрэгнүүд болдог. Нөгөө нийтийн унааны нөгөө давуу ирэх гэж байна уу? Нөгөө нэгдүгээр шугамаар байгаа. Тийм үү. За зарим нөгөө төв газруудтай. Төв нөгөө нэг тэгээ одоо төвийн автобус тийм төв нөгөө хөдөлгөөн ихтэй газруудаараа болохоор ганцхан автобус явдаг шугамтай. Тэгээд захын эсгүүдээр одоо яхаагүй яг ижлээ. Нийтийн унаанд одоо саятан суугаа явж байдаг шүү дээ. Тийм. Ерөөсөө энд чинь хүмүүс нэг ингийн мөнгөтэй мөнгөө харагддаг. Тэгээд суугаа яа. Тийм. Ерөөсөө тэр ажлын амжилт жирэд ямар машин суугаад яагаад явах юм бэ тэр үнэлс. Өглөө хэдээс орой 2. Юу ачаал нь энэ нөгөө одоо нийтийн унааны өглөө тэр чинь янз бүр. Өглөө 6-аас явна, 5-аас явна, шөнийн удагч байна. Шөнийн автобуснууд бол дандаа хурдны замаа нөгөө нисгээс ч юм уу тийм. Тийм нэг орон нутаг руу явна. Тэрнээс юуны автобуснууд бол өглөө 6-аас нэг 11 хүртэл явна тийм ээ. Нийтийн тээврийн үнэ нь ер нь ямар байдгийг? 10 одоо нэг суугтаа 15 юм. Тэр шиг нөхрөө манайхаа 15 юм тэгээд чи Монгол мөнгөөр 1600 орч. 1600 орч. Яг гоо эн чин хараа эрхэм үзэгчтэй орон болгоны одоо ямар нэгэн нөгөө мөнгөний үн өртөг те эднэр бол ханш бол янз бүр. Гэхдээ энийг л аягүй сайн ажиглах хэрэгтэй. Жишээ нь одоо энэ 1500 гэж. Тэгвэл яга манайх 1500 болдгоо энэ гэх юм уу? Яга 500 бол энд чинь тэр чинээний цалин явагддаг тийм өртөг өндөр. Гадны хооронд бас өртөг өндөр. Түүнтэй адилхан манайх ямар цалин авдаг вэ те? Яг тэрнийхээ жишг стандартаар байх нь зөв. Тэгэхгүй нэг манайх ч одоо ерөөсөн доллараар цалинждаг юм шиг доллараар худалдаагаа хийгээл тий. Долларын хэмжээний юм одоо үнэлээл аюул хэцүү байгаа ч тий. Чи дөрөвхөн ярьсан шүү дээ. Ингээд гэртээ хоёлоо өглөө яриад тэгсэн чинь эхлээд ингээд нэг жилийн өмнө ингээд болсон ирсэн чинь хаашгаа яасан. Сая ирсэн чинь үн өртгөл юу вэ гэдээсэн. Энэ яаж мэдэгдэж байна? Одоо жишээ нь Монгол дэлгүүрт ороод ч юм уу шууд ирсэн гэж байна. Урд нэг тоор юм нэг 150 мянга бараг 200 мянга зөөждөг бол одоо 300-400-аас нааш. Яг тийм аа. Гэхдээ тэр бүр яаж мэдэгдэж байна уу? Мэдээлэл байж бүсэрсэн мэт. Тэгээ энд ирээд авч байгаа хүнсний өнгөтэй ойролцоод байна шүү дээ. Тэгээд нь бол орог 3 дахин хямдхан байж шээ Монголч. 2-3 жилийн ковидын өмнө ковидын дараа болсноо гаарсан. Ер нь гадна ингээд амьдэрсэн хүмүүс эх орондоо ирээд одоо дандаа зугаалдаг шүү дээ. Аялал хийдэг. Тэрэнд ямар байна? Тэр ч гэсэн ялгаагүй. Одоо буудлах чинь та буудлаа. Монголч чинь тэрэлжид зүгээр нэг жоохон гайгүй газар буудаг л 500 мянга. 350-аас дээш шүү дээ. Тэр амар. Тийм. Гэвч энд чинь 3 одтой бууд, 4 одтой, 5 одтой буудлууч нэг
100 доллараар бол 400 мянган төгрөг 350 мянгаар гой бодлоо дуус. Тэгтээ юу вэ нөө одоо ингээд замд явж байхад одоо манайд Монголд нэг нойлын аяга гарч ирдэг. Тэр нэр нь ямар вэ? Тэр нойлын тал дээр бол энэ асуудал. Монголд тэр нь бас хэцэнгуй гайгүй болсон байх. Болж гэнэ үү? Аа за. Гайгүй хэцэнгуй явсан байх. Аялагчдын нэг цэвэр байдал юм. Солиод дээр хэцэнгуй гайгүй энэ жил бол аюу дэжгүй. Хүмүүс чинь хогоо аваа явчихдаг болсон гоос. Эрс бүр ялгагдчихлээ шүү. Тэр тал дээр бол чишүү миний монголчуудаа. Монголчуудаа суулцсан. Одоо нэг хандлага нь өөрчлөлтөө тий. Чи их орноо хайрлах хэрэгтэй. Тэгээ маш дэшээ яа заалаа. Даг уу заалаа. Уу яа заалаа. Заалаа. Зөө одоо тий. Хай хаа. 好，没关系，你开单。没关系，开单没关系。Тэгээ энд нэг зогсоол гэдэг утга нь хамгийн амар хэцүү. Шууд нөгөө зогсоол юм гэж тийм тийм. Зогсоол юм тийм шүү дээ. Одоо ингээд энэ замуудаа ингээд бүгдийн цагаан хайрцагтай болгоод тэр хайрцан дээр зогсон. Тэрэндээ зогсоогүй бол тэгээд өсөд ачгүй ч гэсэн торгуулж. Гэхдээ танах бас нөгөө нэг өөрийн бүр худалдаад авсан яг хоёлаа ингээ ойрхон яасан болохоос биш энэ байшингийн ард гэхэд бүр худалдаад авсан зогсоолтой байлгүй. Энэ ямар учиртай бүр худалдаад авсан. Худалдаад авсан. Одоо тэр газар минийх гэсэн. Яг бид нэр гараж зогсоол авдаг шүү дээ. Яг тийм хийждэг л. Гадаач гэсэн үү? Тийм. Харин тэгжсэн тий. За цаг агарын хувьд бол ирснээс маш гоё юм. Тэгээд би ерөөсөө маш гоё үед ирсэн юм байна. Тэгээ өөрөө ч гэсэн хэлжсэн манай болроо. Яа мөгөгчс ямар гоё үед ирчихвэ гэд. Нэрээ тэгсэн сэвэлтсэн салхитай. Тэгээд тэнгэр бол ерөөсөө миний хорны тэнгэр шиг гоё цэнхэр. Цэнхэр тэнгэр. Тэгээд нэг гоё юм сэвэлтсэн салхитай ийм гоё юм. Ер нь цаг агарын хамгийн халуун хизээ. 6-7 сар, 8 сар. За тэгээ 30 сар. Нэг зэв хүүтэн хизээ. 1 сар. Тийм 12 сарын сүүлээс эхлээд 1 сар аваа. Нэг Корейд жиндүү тий. Тэгээ нэмэг 15 градус шүү. Оо тийм үү. Өглөөсөө гэр халаалтгүй учраас чиглэг агаар гэж шаардсан. Нөгөө Корейд яг нэг өвөлч ингээ бүр ингээ зүрх зүсэм ийм нөгөө далайн салхитай учраас ингээ бааруулдаг шээ. Нэг л жиндээ байдаг тий. Тэгвэл яг л тийм юм бай тий. Садансын үдэг бол нэмэг 15 учраас очиртай. Чи цасмаас олохгүй шүү. Ер нь 51 яг нөгөө ингэж байсан шүү дээ. Одоо өчигдөр хоёлаа шинэ ярьсан болохоос нэг юм 5 бэлэгдлийн цэцгээр төсөөлдөг. Тэгээд тэр дунд нь одоо 5 засаглалаа. Тэгээд 5 засаглалынхаа одоо реклам ямар нэгэн зар сурталчилгааг гэхэд жишээ нь одоо эмнэлгийг яхад энэ дунд нь эмнэлгийнхаа логог тэгээд 5 засаглалаа. Тийм яг тэр чинь улсын юм. Одоо улсын гэсэн юм нэг тэр лого дотор байж байгаа. Тэрнээс биш юу болох юм биш үү? Оо тийм. Одоо энэ хурдны зам чинь ингээд тэрнийхээ логон дотор нэг ярьчихсан аа чинь улсын хурдны замаа гэсэн. Нэг гэдэг чинь нэгийн тооч нь хурдны. Үгүй нэгдүгээр хурдны зам гэж байгаа. Нэгээс 10 хурдны зам байна шүү. Тийм үү. Одоо ухаашин одоо энд ингээд танги явж байгаа зам дээр ингээд цэцэг шиг юм дээр нэг гээд тавьсан байгаа. Ингээд хагас уртай энэ ч одоо нэгдүгээр хурдны замаар явж байна гэсэн. За одоо нэгээс 10 хүртэл хурдны зам. Тэгсэн мөртлөө засаглал нь шүү. Манай засаглал нь манай засаг байхгүй юу? Тийм улсын юм шүү. За бас тэр ихтэй явж байна. Одоо шиний ингээд бид нар ингээд явж штэ. Тэгээ юу яхад чи одоо шин жоохон амрах ёстой гэдэг ингээд бус дооронд бол жоохон яваад их ядарч байгаа бол та амраарай жоохон ишээ замруу гараад амраарай гэдэг тийм тэгэхээр цагаа ер нь гэдэг юм. Баяр одоо ингээд явж байгаад ойролцоогоор 20-30 км явал нэг амрах зогсоолаа. Тэгээ тийм дээр угаасаа ингээд самбарнаа ч цэнхэр өнгөтэй ингээд зогсоол. Одоо энэ нөгөө нэг хүн тачны юм шиг хэмждэг нөгөө юм тийм. Одоо энэ таян харж байгаа юм шиг. Тийм бэ. Оо тэр зогсож байна. Тэгээд одоо замынхаа юу зогсож байна. Одоо энэ тийм бэ. Энэ дац төрсөн байна. Жишээ нь гэсэн шүү дээ. Тэгээд одоо энэ чинь нөгөө дац үзүүлж байгаа юм тийм.
60-аар явж болно. Эндхийн зоотой. Доод хэмжээнд явтай. Зоотой явах зам нь эндхийн зам байхгүй. За. Одоо 170 Тийм тийм. Одоо энэ ингээд энэ нэг том гарцуулаа. За энийг хийж байна. Одоо энэ 3 дугаар хурдны зам 17 км-ийн цаана байна гэдгийг наад зураг замарч хэлж байна. Тэгээд тэмдэглэв шатсан. Зам засаг ажлууд. Зам засгийн ажлууд ерөөсөө хэдэн үед явагддаг? Шүн болдоо шүн. Хурдны зам дээр бол байж дандаа шүн. Гэхдээ тэрийг урдчлаа. Агэрсэн замтай тийм зам. За дээрээс нэг алсаас хурдтай явж байгаа учраас шууд нэг замцдаг юм гараад ирж байгаа учраас айгүй алсаас тэмдэглэгээ тавьж. Тэгэхээр 95 нь одоо ингэж хямдарсан байна гэсэн үг тийм. Үгүй юу бүгдээрээ бүх бензинүүд юу бүх бензинүүд энэ Оросын Украины дайнаас болоод бензиний үн өссөн байсан. Одоо бол ингээд буцаад жоохон бууж байгаа гинэ. За зөв бисээ бас гайхсан байхгүй яа бензин урд нь бензин авч ирснээс өмнө арай хийм гараад байгаа. Гайхс хийгээд систем асуусан чинь. За талаа хашаад байгаа юм тийм. За хоёул ингээд шинийн 50-ны замын тухай жоохон урдны зам руу гарах гэж байна тий. Тэгээ энэ нэг замын тэмдэглээ. Замын тэмдэглээ гэдэг бол өстө маш чухал юм байгаа юм. Тэгэхээр яг энэний тухай хэлээд яг хоёлаа. Одоо энэ ингээд энэ тэмдэг бол одоо нэгдүгээр урдны зам руу гарах гэж байна. Хойд зүг рүү гарах гэж байна гэсэн чинь. За. Энэ одоо зүгээр ингээд замаас салаа гарч байгаа юм. Одоо хурдны зам руу гарах арай болоог нөө гарч байна. Ингээд өгсүр зам нь ер нь тэгээд яг өгсөж мэдэгдэж гин үү аяанда ингээд хайж өсөж өрөөж чан заримдаа нэг хэлгээд дурс талаас хараад өгсөжсэн байх гэж. За ёстой цагтаа байхгүй байна. Цагтаа байхгүй. Гэтэ дөрөв зөрчих юм бол угаасаа бүх юм камерчсан. За одоо бүс зүгээд ингээд бүс зүг ингээд явж ивэл чи камер бүсгүй бэргээ дараад яц. За би бүс зүгж байгаагаа энэ талаас харуулъя тий. За тэгээд тэрнээс гадна бас нэг зүйл хийх чинь одоо энэ шинийн 50-ны замын эрэлтүүлэг гэдэг чинь бас зарим нэгдээ гэрэл байхгүй байдаг нөхцөл байна. Энэ нь нөгөө одоо хотоос жоохон зайдуу байдаг гэж байна. Тийм. Яг нөгөө нэг жоохон арай сэрэг нөгөө хотчлт нь арай сэрэг газраараа болохоор заавал тийм гэрэл. Том хотуудаар дайрахтаа өдөр хэрэг гэрэлтүүлдэг хийх явдаг байна. Тэгээд нөгөө нэг өсөд үед нь одоо эндээс ингээ эхэлж байгаа юм байна. Энэ хот ингээ дуусч шээ. За тийм ногоон самбар. Тийм дээ ногоон самбар тий. Тэрнээс цаашаа дуусаад гэрэлтүүлэг болгох энэ замын гэрэл нь өөрөө нөгөө энэ машины гэрлээ босордог. Тийм байгаа зүйл жижиг юм бэ. Бас барилгын систем байдаг машины гэрэл гэрэлтэж харагдаа. Урдны зам ер нь 150 байна уу 110 байна уу гэдэгтэй хоёр янзаар. Ер нь бол бүрэн төрлийн урдны зам. Баг урдны зам гэдэг нь дунд төрчөөс гарч шууд явдаг. Тэгээд ер нь зарим газараа 70 км, зарим газараа 80 км цагт явж байна. Oo сайн. Тэгээд нөхөд гарах нөгөө салаа гарчдаг тийм баг урдны зам байна. Тэгээд энэ урдны зам нь болохоор хоёр янзаар явдаг. Жишээ нь 50-аас одоо 50 хүртэл бол нэлээд хэмжсэн юу их байхгүй. Сууршил ихтэй газруудаа урд 100-тай гэдэг. Жагаас зурсаа. Тэгээд 50-аас цаашаа өнгөрөөд урдлынхаа гавш хүртэл явах болохоор 110 км цаарай урд явж байгаа. Энэ нэг хүнд таацын автобус машинууд явдаг шүү дээ. Тэгээ энэ хүнд таацын машинууд жишээ нь одоо хот дотор яг тиймрээр явах ёстой. Тэр замаар явах ёстой гэдэг зам байдаг. Байлгүй. Тэгж бүр энэ урдны зам дээр жоо бид чинь ингэ явж байгаа. Жоохон нэлээд хэдэн километр явж байгаа. Энэ чинь хэмждэг байцууд байгаа. За энэ тайм чингүүд байгаа. За энэ очиж энэ өөрийнхөө чиг тодорхойлуулаад хэрвээ тэр явцтай чигээс хэтэрсэн байх юм бол тэрний хэмжээр энэ одоо замын баазыг төлөвлөсөн байна. Ирдэг бичээн гэдэг нь хараад тийм болохоор байнга явж байгаа л одоо амар зогсоод руу бид нар гадаа шүү дээ. Тэрний өмнөх нь дандаа юм байна. Би одоо энэ зам хаалт байна. тиймээс маш том зүйл. Ер нь энэ 50-нд чинь замын дөрмийн хууль гэж хатуу амжиг хатуу юу зүгээр нэг хүн боломжийн сэтгүүгээрээ ерөөсөө хуультай юм шүү гэдэг мэдрэмжээр дээр байдаг юм. Ер нь ингээ хахад ямар цагдаа магтаа байхгүй тийм. Яавал яасан ч л болж байгаа үстэй. Үгүй байхгүй. Бүх юм камераар энэ чинь IT өгчсөн газар бол
учраас энэ замын энэ хямдхан бол энэ асуудал. Одоо би нэг зүйлийг ингээд өдөр ч гэсэн орой ч гэсэн харж байна л да. Тэгэхээр манай Монголд бол нөгөө нэг биенээс хурдлал эдгээр дуулын төвчээр байхгүй нэгнийхээ өмнө хойно ороод тэгэл нөгөө орсороо биендээ хэлээл тийм нэг орс хэлсэн маргааж хөөх тэгээд тэр мэргээ хэлээж авах модалцаад өгөх тэгээд ийм тэгсэн чинь яг л нэг замаараа ерөөс асуудал авахгүй шүү дээ. Чинь хэрэглэж хаалдаад шаардлага байхгүй. Ягаад гэвэл одоо чинь ачааны машин бол хизээч энэ дотор энэ хамгийн дээд хүрдийн хамгийн захаар явж байгаа одоо аргалын захаар явна гэсэн. За зүүнлийн захаар баг урд нь бол та айж явах хүсвэл хамгийн энэ зүүн талынхаа замаар явна. саяны нэг том дэрэг явсан замаа. Тийм том дэрэг. Том дэрэг бол энэ одоо 1 2 3 гэж байгаа байхгүй юу? Зэш орж шүү. Тийм 1 2-оор бол явж болно. 3 км цагаар урдтай жижиг дэрэг явдаг бол ачааны машин дээр ачааны машин бол нийтийн тээвэр 90 км цагаар урдтай. Биднээс 10 милээр арай бага гэсэн. Бид нар энэ 3 дугаар зам руу бол хийж авахгүй. Урдны зам юм. За ахлын бол торгуул энэ угаасаа камер чинь. Тэгээд дээрээс нь одоо ингээд хурд юу яаж штэ камер ингээд дөхөд ирэхэд ингээд дандаа сануулгад байгаас та 500 м-ийн цаана камер байгаа шүү. Хурдаа тааруулаарай гэдэг айгуу сануулсан замууд дээр. Дээрээс нөгөө GPS нь бас өөр хэрэг GPS худалдаж аваад машиндаа тавих юм бол тэр нь бол ерөөсөө торгуулаас хэлэх айгуу юу чухал юм. Манайх их өөр хэлжтэй. Одоо жишээ нь камер цагдаад энэ зогсож шүү, хурд хэмжиж шүү гэхээр нөгөө өөр хоорондоо тийм профтой гэдэг юм билээ. Тэгээд би энэ тэгээд ингээ холын замд ингээ явж байхаар энэ цагдаа байгаа юм биш шүү гэдгийг мэдэрдэг. Яагаад гэвэл нэгэндээ мэдээ өгдөг штеп. Өөр тийм байлаа. Энд бол албан ёсын тийм тамхи тэмдэг байлаа тийм. Одоо нэгсэндээ өөрөө ч аюулгүй байдлыг хангаж тэгээд зөв соёлд өгч байгаа. Хийхиндээ харилцсан гэдэг нь шүү дээ. Энэний цаанд шиг юм байгаа л хоёр тийм. Би биндээ гэж тэгээд дээр нь тухайн хүний аюулгүй байдлыг санаад өгч байгаа шүү дээ. За бүс бүрэн зүгээгүй тохиолдол. За одоо бүс бол Бүс ойлголно. тийм ингээл хахад цагтаа авахгүй чихэн дараад ингэ бүсгүй явна шүү дээ. Энэ замын кран үзчих. Дээрээ тамгүй байна. Юу энэ хүн чинь бүсээ зүгөөгүй байна. Гэж зургийг чинь сайн татдаг гэж Гэрээ шаягаар зургатаа юу дээ итгэж чинь явуулчихна. За нэр нь хитээ. Бүс зүгөө тохиолдолд одоо би сайн санахгүй дээр үед бол нэг бүр жаргана. Хурдын замд гэл хурд хитруулсан тохиолдолд би жоохон доллараар одоо доллараар Америк доллараар бол 120 доллар орчим заяа. Тэрнээс тэгээд та хичнээн км цагийн км хурдруулсан мэт тэрий чинь тооцоод үржүүлж тийм. Тэгээд бас нөгөө нэг гадны оронд тийм байдаг шээ. Торгуулаа төлөөгөл өдрөөр нэмэгдэж хамгийн амар байдаг. Тэр юм. Тийм. Одоо хугацаанд төлөөгүй авах юм бол та магадгүй торгуулаа хавцаг хийсэн чинь төлөөгүй байгаа тохиолдолд тэр чинь ингээл үнэ өсөл яваад шүүхрээ. За тэгээд байж гадагшаа гарах үед чинь гайл дээр одоо асар их юм зарим төлбөрөө төлөөгүй элдв бүсийн төлбөрөө төлөөгүй хүмүүстээр гайлтар мэдээлэл ирсэн байна. Корид ус яг тийм байлээ. Яг тэгвэл нөгөө янз бүрийн одоо машины хэрэг юм уу, тавьсан янз бүрийн юмнаас хэлбэр тийм мэдээлэл ирсэн. Гэхдээ нөгөө нэг тэнтэй чинь 20 мөр тавьж байгаа зүгээр юм дээ. Өстө байна гэдэг мэдээлэл өгсөн байна. Тэгээ аргачлаа. Энэ юуны одоо аль ч орон замын тэмдэг ихээ маш мундаг байдаг шүү. Тэгэхээр энд нэг юм Одоо энэ арга сая камер харснаа та. тэгж байна. Одоо чи нэг юмыг ингээд би асууя гэж бодоод байна л да. Яг юу нэг цэцэгтэй нэг мэдээлэл
хэсгийг яг тэгээд өрн байдаг штэ хоолно. Тэрний яг за ингээ харин минь. За манай одоо нэвтрүүлгийн туш хөтлөгч байна. Ингээ оройн тайвны оройн замын тухай ингээд өөрийнхөө сэтгэлийг ярина. Хоёулаа энэ түрүүнд яг энэ бензин колонк дээр ирсэн юм чинь жоохон үнэн үзүүлдэг. Эднийх хэр зэрэг ингэж хямдардаг. Одоо энэ 2-3 сарын өмнө нь шүү дээ тий 32-ын тэгд чинь. Тэр нэг Монгол мөнгөөр бол 2 сарын өмнө 200 тэгэр илүү 200 төгрөөр илүү байсан баг. Тэр ерөөсөө манайх бол нэмээд байдаг. Хүний нутаг бол хасаад байдаг. Тийм тэгээ сая хэлжилээ л да. Нөгөө дайн зарлаад бензиний үн өссөн. Одоо тэгээд нөгөө нэг яг дайн зарлаад жоо удаад ирсэн чинь бензиний үн арай буусан гэж ярьж байна. Сайн коллектор. За ингээд хахан цэгийн зөрөөрөө бас замаар явж байгаа. Шинийн жолоочтойгоо ярилцсан. Энд бол бид нэр бензин аваад тэгээд энэ Камерын дуун шигнэд хүлэгч энэ утгасаа юу гэхээр их хахан өөрөөр цахан учраас яг тийм зүйлүүд байх шиг байна. За ингээд бид нэр хахан цэг нэвтрүүлгээр шинийн тайвны замын жоохон ч гэсэн ярилцлыг энэ баригдах зам баригдаж байна. Оо баригдаж шээ. Манайх яг ийм л явах хэрэгтэй байгаа нэ. Тэгэхгүй яг газраар бол замаар яваад юм тэр ажиллаа. Энэ хоёр талаараа хоёулаа явчихна. Зам нь яваад дээшгээ энэ хараач тэ ингээд метроны том зам биш үү? Тий. Хоёр талаараа метро ингэж баригдаж байгаа байхгүй. Эдгээр нөгөө технологи нөгөө өөрснөө сайн хөгжсөн болохоор нөгөө бариас сурцсан болохоор тий өөрөө үйлдвэрлэж гэдэг ингээд бүх юм байгаа болохоор тий хөрөнгө санхүүнд байгаа гэх маш их байгаа болохоор тий одоо метро одоо тэгвэл манайх бараг худалчууд ингээд энэ 51 дагаад уулна яг ийм загвараар хийчмээр юм да бараг шахах тий дээгүүрж болох бах тэрнээс доогуур өстэй за мэдхгүй яаж болох юм мэдхгүй шүү дээ гэхдээ хурдлаасаа ардам мань бол мэдээж хэрэг хандлагаа өөрчлөөд тэгээ үйлчлэгээний метроны одоо таны мэдхүйг бий болгоод яг гадагшаа явсан хүмүүс бол ойлгомжтой метрог бол яаж ашиглахаа мэднэ явж үзээгүй хүмүүс бол ерөөсөө метронд бас таны мэдхүйтэй байх ёстой манайх бол шинээр метро хийж байгаа юм чинь хүмүүстээ одоо таны мэдүүлэх сурталчилгааг хийх хэрэгтэй. Тийм учраас харах үзэг нэвтрүүлэг үргэлжийн явсан газар болгондоо ингээд ойрын жилд бол дандаа метро зам нийтийн унаатай дандаа таны мэдхүйг хийж байгаа. Энэ одоо бол 50-нд бид нэр одоо яг шинэ метроны зам бий болж байгааг одоо харж байна. Ийм л байх хэрэгтэй юм да дээгүүр. Тийм бол бас аваар ослон те баг. Шал ангиштэй чи шинээр хийж байгаа юмд чинь бас жоохон эрсдэл. Тэгээ манайхан чинь өөрснөө хэцүү шүү дээ. Гүүгээд хараагаад орчих гээд. Тийм учраас маш их зөвлөгөө, маш их таны мэдхийг хийх ёстой. Энд байшингуудаас айгүй их юм шигүү юм те бас. Тийм. Очин байшингууд. Тийм, очин байшингууд их шигүү юм. Энэ хүүхдийн сургууль хэдийд яадаг юм. Одоо аль үлрэлт ажилладаг юм. Яг ажиллаж штэ. Юу ажиллаж штэ. Гэтэ айгүй орой амарт юм лээ. 2 сар л. 7 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл. Оо 2 сар амарт тийм. Өвөл 1 сар хамарч байна. Цагаан сарын 2. Зөв. Энэ бүрээсээ бүр хотоор эргэн тойрон хийчихэж байгаа юм биш үү? Тийм. Метрогоо хотод тойруулаад яваад чинь юу байж байгаа даа. энэ тийм байна. Бүр дундуур нь зүсэж байгаа штэ. Тийм үү? Хотоо юу? Тийм. Дундуур нь нэрт гарч байгаа.
Тэр нисгээс онцлог буудлаас метроор ингээд шүү. Энэ тавьяа чинь өөрөө юу аяг гэсэн бохоо. Одоо залуучууд аяг нэмэгдэж байгаа. Арай харьцангуй юу бахтай өртөг бахтай. Байрны үн арай гайгүй. Тийм болохоор нэг 50-д байр хамждаг гэхгүй. Тэгээ 50 чинь 52 чинь 20 минутны зөрүүтэй. Тийм хурдны замаар явуулдаг 25 минутын зайтай. Яваад байх газар. Тэгвэл ойлгоно шүү дээ тий. Тэгээ байр савны юу гэж. Чи одоо ингээд нэг нисгийн орой орчих болохоор юм намхан юунуудтай. Дандаа намхан. Гэхдээ одоо энэ шинэ терминал 3 байраад энэ авиг бас жоохон цэвэрлээд газар тоглолтоо. Терминал 3 их гоё болох хаа тий. Их том байх шиг юм лээ. Энэ зөксөөл жоохон өстө маш хэцүү тий. Тий. Яг хүмүүс нь гэхдээ нөгөө хизээч юу яаш дүрм зөрчиж тавьдаггүй. Тий. Тэрэндээ л тий. Одоо энэ замын ажиглалын зураасыг шар байна уу, улаан байна уу, цагаан бол ингээд тавьчих болж байна гэсэн үг. Замын ажиглалын нар цагаан зураас цаад. Тийм байна. Энэ л наатаар гэсэн зөрсөн. Бүрний явж байгаа метро. Сайн дээгүүр хараа энэ ногоон нь болохоор метро юм уу? Тий. Энэ нь болохоор урдны хахлаар гинэ. Ийм юм хийчмээр байна. Хорхорой байна. Жил хагсын дотор ийм болж байна. Тийм. Жил хагсанаас л байсан. Манай нэр 30 жил гэж бодохоор л өстой. Бааж харамсаад нөгөө нь ялах хүүхд эдгэр залуу болох тэр сайхан гоо зөкслөн болох үе шатыг л хоосоо өнгөрөөчлээ гэсэн үг тийм. Үнэн харамсалтай байсан. Харамсаад нэр барахгүй шүү. Үнэн голоос. Метротой 21-р зуунд Монгол улс метрогоо. Трамвайгүй. Наацхан Туркэгт чинь 18-р зуунаас трамвай гаргалсан. Тий. Корейгт чинь 70 оноос эхэлсэн гэл. Түүхийг нэрээстэй. Ашиглаж яхад манайх түүхийг алаа хийсэн шүү 30 жилийн түүхийг яг үнэндээ. Одоо харин тэгт чинь 3 сард гихт чинь яг үннийг хэлэхэд зам харилцаа гоё болгож гинөө зам юм байна. Хэвээ амралтын өдөр тэгээд нөгөө ажлын бус цагаар тий баярыг ашиглаад үнэхээр юм хийж байгаа шүү. Нямбатраа баярлалаа. Ингэж хэлэхээс яах вэ? Одын дарга баярлалаа. Бас ийм шийдэмгийн хүн байна гэдэг чинь бас нам биш хүн гэдэг талаас яг хөө мэдээж нам гэдэг нь чухамдаа нөгөө намын нөлөө байгаа, тус дэм байгаа, дэмжлэг байгаа. Тэр талыг үгүйсэх аргагүй. Ямар хүн ганцаараа хийх юм биш. Тэгэхээр чин одоо бом цөм болсон хүмүүс ч улам их гоё сайхан юм хийнэ гэдэг итгэлтэй байгаа шүү. Хотын захиргаа минь ээ. Харах өнцөг нэвтрүүлэг харсаар хүлээсээр л байгаа шүү. За бид одоо аав штэ тэгээ нэг колонки хажуугаар гарна. Тэгээд дээгүүр нь дүүрэн цагаан тугтай. Би тэгээ бүр гайхгүй одоо баг юу юм болоо. Улаан загалмай гэхээр улаан загалмай нэг юм. Цагаан загалмай гэхээр цагаан загалмай нэг юм. Тэр учраас мэдхгүй. Тэгээд асуусан чинь араа энэ бензин колонкийнх нь өөрийнх нь нөгөө нэг лого бүхий үрья. Ийм сонин нара. Би юу яах нөгөө байгалийн баялаг байхгүй. Нөгөө японочууд нөгөө жоохон байсан юм дий аваад бүгдийг аваад гараа явуулсан. Тэгээд одоо яаж хөгжих вэ? Үнэ хөгжүүлье. Үнэ маш сайн боловсралтай болох. Тэгээ хүн дээрээ анхаарсан. Хүнийхээ хөгжил маш их анхаарал хүмүүс нь өндөр боловсралтай болоод ирэх. Одоо энэ Сингапур хаашаа явуулж байсан? Сингапур, энэ Евро, Арабын замын чинь Арабын хурдны замны тэр инженерийн ажил инженерүүд тэрийг бол 50-аас авч байж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд 50-чууд тэр Арабад очиж тэр зам инженерийнх нь юм хийгээд хэсэг зарим нэг зам мэдрээ хийгээд энийгээ оронд зээл аваад авсан зээлээр энэ хурдныхаа замын анхдагчийг тавьчихсан гэж ярьсан. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэл нь бол яг тэр өнөө хөгжүүлсэн шиг
одоо жижиг үйлдвэрүүдийг аягүй сайн хөгжүүлж ийш нөгөө нэг Азийн бар болсон гэж ярьд юм лээ. Тэгэхээр энэ хурдны зам гэхээр аягүй их хурдны замд болсон юм шиг. Тэ штэ 1978 онд гэдэг баг шүү. Тийм тэндээс эхэлж тавьсан гэж ярьд юм лээ. Тэгээ эн чинь бараг 1000 нийт хурдны 10 хурдны зам ба штэ. 10 хурдны замын нийт одоо километрийн хэмжээ нь 1000 км орчим байдаг гэсэн. Тэгээ баг хурдтайгаа нийлээд нэг 1300 орчим километр. Хурдны замтай гэсэн үг. Бас баг хурдтай зам гэхээр чи юу гэсэн үг юм бэ? Тэр нь болохоор ингээ хотууд донд байдаг баг хурдны зам баггүй. Тэгээд тэр нь нөгөө нэг мотоцикл гарахгүй, тэгээ гэрлэн дохоо байхгүй гэсэн үг. Тэгээ нөгөө нэг одоо жишээ нь ингээд олон гудмууд байгаа шүү дээ. Одоо жишээ манайхаар бол талбай ч юм уу тэг ингээд дээгүүр нэг ингээд төв замаараа ингээд хурдны зам тавьсан байгаа байхгүй юу. Тэр нэг 70 80-тай явдаг. Тэгээ тэндээсээ салаалаад ингээд одоо гандан руу ч юм уу дөрвөн зам руу ч юм уу ингээд гараад хурдны замаас гардаг шиг буудаг. Гэтэ тэр нь 70 80 км цаг урдтай байдаг байхгүй. Тийм учиртай. Тэгээд ер нь нөгөө бүтээн байгуулалт нь хэр зэрэг ер нь эндээ шаваал гэдэг юм уу хэлээд байдаг юм. Ер нь 50. Үгүй энэ ч одоо угаасаа газар нутаг жоохон арал дотор шүү дээ. Чи ингээ пул болсон байгаа зү. Та одоо уулан дээр хөрдөд ирсэн. Уулан дээр айгүй энэ дэр 10 20 давхар байсан билээ. Тэгээ нөгөө одоо энэ нөгөө төрөлт бүр эрс багасж байгаа. Энд чинь одоо нөгөө хитний хавчлагч орж иржээ. Өчигдөр тийжсэн үнэ тий. Одоо нөгөө залуучууд ажил хийгээд цалин хөдөлцөхгүй тийм учраас байрны төрөөс одоо хоолундаа өгөөд харж авсан. Төрөлт тусдаа асар багас. Юу мараа тэгээ төрөхгүйгээр дэлхийд дэг үүсгэж байгаа шүү. Амар. Тэгэхээр хүн ам нь бүр улам цөөрөн гэсэн үг шүү дээ тий. Одоо бол 23 саятай байгаа шүү дээ. Тэгээд ажиллах хүчин бол эднийх ерөөсөө дандаа гаднаас шүү дээ. Хар ажил одоо үйлдвэрийн юмуд бол дандаа гэрээний ажилчид. Индонез, Филиппин, Таиланд, Вьетнамууд ирж их үйлдвэрүүдэд ажилладаг юм байна. 23 сая багтаа шүү дээ. Энэ яг газардах энэ замын тод тэмдэгтүүд их гоё тод юм тий. Тий нөгөө бороо усыг ордог болоод ч тэр юм ингээд нэг юу байгаа ч тий. 50 чинь нөгөө нэг ус зайлуулах хоолоогоор өстэй нэгдэг тийм яаш. Үнэ. Одоо хоёлын нэр нэг замдаа нөгөө нэг гол дээр очиж голын тухай одоо манайхаар хэлсэн нөгөө нэг юу байхгүй юу бөмбөрийн за тэр Америк элчингийн уурдах энэ тэр замууд чинь нөгөө нэг Батуулийн нэг гачин юм хийгээд нэг жоохон ус гойжуулаад тэр мөрөн дээр яг түүнтэй адилхан дээр очино тэр их сонин гэжтэй нөгөө нэг одоо үйлдвэрийн ус нь орж идэг. Тийм. Гэтэ нөгөө хими юутэй биш. Гэтэ би бодоод байна. Тэр хувцсны үйлдвэр ингээ гол руу ингээд усаа шахаж байгаа байхгүй юу? Мэдээж тэндээс фильтрдэж гарч л байгаа хэл та. Тодорхой хэмжээгээр. Тэгэнгүүтээ тэр гол чинь урж явж байгаад далайн руу одоо очихын өмнөх нэг 7-8 км юм аа. Цэвэршүүлэх ингээ хөрсөн доогоороод цэвэршиж явдаг тийм юм хийцэн. Тэгээ тэрийг яг очиод ингээд тайлбарлахгүй. Тэгмээ тайлбарлах. Амны зоргоороо юм харуулна гэдгээ л хэлээд байна л та. Тий. Тэгээд тэр чинь бас нэг саннаас бас яг энэ карантины бас ингэдгийн шүмөөг хичээгээд ингэдээсэн тэр учрыг хоёлоо бас очичээж тий. Яг нөгөө харах үнцэг харж байж. За ингээд хариу тий. Тэгэж. Энэ ингээд одоо сая шинэ хот байхгүй юу? Сая энд нөгөө нэг метроны буудал юу хоёрыг хурдны галт тэр хоёрыг хоёулангийн авчирдаг юм зогсооллын дүүсгээд тэгээд энэ ойр орчим ингээд бүгд ингээд шин одоо энэ IKEA чинь баригдаад нэг 4 жил мэл 5 жил болж байна. Тэгээ энэ талтай тэр чигтээ аутлаад тэгэхээр нөгөө машинаар заавал сууж ингэж төвжил өсөж ирэхгүй хурдны галт тэргээд аль ч утас хийж байгаа. Тэгээ буугаад шууд ингээд аутлаад метрогоор тий хаанаас ч хамаагүй ирлээ. Одоо аутлаад нэ шүү дээ тий. Рада эжэн юу ла ка. Оо яг л нэг өдөрт дунджаар 100000 хүн үйлчлүүлдэг гэж байна. Тийм үү. Энэ тэгээ яг нөгөө нэг юу шиг юм биш үү нөгөө Корейд яг иймэрхүү ижилтэн шүтээ байрлаж байгаа. Сүлжээ. Харин яг тийм байна те. Яг ижилхэн байрлуулдаг шүү дээ. Тийм үү. Тэгээ ногоон байгууламж их байна гоё. Арал замдаа арал амьсгалтай тэгээд хотын соёл гэдэг би эндээс ерөөсөө тамхины одоо юу цаас олсонгүй уул нь хайгаал байлаа одоо л энд яг нэг хотын навчсан тий харин уясаа багс хандаж байхгүй тавиад чинь харин тий яг хүн явган үний зам их цөөхөн
Нөгөө газар нутагтай л холбоотой байдаг. Тэр хог яагаад хогны сав цөөхөн байна вэ гэхээр тэр хогийн сав байвал тэр нэг муур нохооныхоо бааш хэсэг хайж юм уу уус ундааныхаа савыг хайх тийм л зорилттой юм авч. Нөгөө халуун газар учраас ямар нэгэн хүн суюугаа ингээд зүгээр хогоо хаяадах юм бол энэ чинь нөгөө бактери үсээд орчин бохирдсон шүү дээ. Тийм. Тэрнээс хамгаалдаг. Хогоо бол орой машин ирж авна орой болгоо. Тэгээ айлууд бас тийм билээ дээ. Төвцөн цаг гаргадаг юм билээ тий. Өөрөө гарч хаяа штэ машин ирэнгүүд өөрөө ингэ шидэж хаяа. Оо тийм үү. А хогоо цуглуулж байгаа дөө? Тийм. Тэгээд 7 өдрийн 2 өдөр намардаг. Нийт өдөр авахгүй 3 өдөр авахгүй. Оо зөө. Яг одоо тэр гудамжид хэдэн цагт ирнэ гэдэг юм байдаг. Тэгээ хогоо бол одоо яйгуу хөмх ирсэн юм та байж гэх тий. Гаргаж хайж болохгүй. Гаргаад хаях юм бол сайхан камерт дуулаад торгуулна. Яана. Бас энэ чи хотын мундаг соёл яваад байгаа байхгүй юу? Хотоо ер нь хүн маш сайхан байлгахын тулд хотын хууль нь хатуу байхад үсэх аргагүй дээ ер нь. Тий? Тэгээд хүн болгоно нөгөө нэг одоо хотоо хайрлах нөгөө хандлага өөрчлөё л гэдэг байгаа чинь байхгүй юу? Гэтэ манай монголчууд чинь үнэхээр өөрчлөгдсөн байлаа. Яста мундаг миний монголчууд нэрээ бүр ерс мэдэгдчихлээ шүү дээ. Хүмүүс аягүй сайн хог ундаа аваад явдаг болсон. Юмнуудаа түүгөө жоо өгдөөч гэсэн аягүй гомстой аягүй хог авах хэрэгтэй. Багаас нь бас их зааж байгаа юм шиг байна. За ингээд сонин сайхныг ингээд одоо дэлгүүрт ороод харандаа хэвлүүлээ. Харах онцгой нэвтрүүлэг харахаар явж яах хэрхэн үзэгчтэй. Энэ дээрх замын юуных вэ? Урдны зам. Урдны зам тэр дээр юм. Урдны зам чинь хамгийн том урдны зам тийм ачааллахтай учраас. Сүүл гараа 17-8 онд шилжүүлсэн. Тийм. Имэл дээр 2 урсгал 2 тал руу. Замын тэмдэглээ мундаг шүү те. Ингээл харин зам дээгүүрээ дүүрэн замл хийвэл манай Монголд гүм их хэрэг байна юм да. Энийг харамсчтай. Тэгэхээр чинь ийм сайхан сэлүүхээ явахаас өөр яах юм яалтч биш. Дүүрэн замууд нэг баахан тавчмаар тийм Монголд. Яа тэгвэл гоё. Тэгээд одоо тэгнэ үстэй яг тэгвэл энэ чинь нэг нам дангаараа ноёрхож байгаа үед одоо бүгдөө нийлээ те нэг санаатай урд нь бол нэг үүсгээд ерөөсө болтгүй байсан шүү дээ. Тийм. Нэг айлын хүмүүсүүд шиг хэрэлдээд ерөөсө аюу хэцүү байсан байхгүй юу? Одоо хэрэлдэх хүн байхгүй их хүмүүс нь бэлэн болцсон байхаар бас учир байна. Ийм 4 жилийг ингээд бас ард түмэн болон би ч гэсэн бас гордож байна. Яагаад гордож байгаа юм гэхээр ямар ч эсэргүүцэх нөхцөлгүй хүлийн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлээд ингээд нэг намайг одоо өвөө эмээнэр маань гаргачлаа штэ өөр хүүхдээ бодлоо. Яг ард түмэн өөр хүүхдээ бодсонгүй өвөө эмээнэр ингэлээгээд тэгээд бидний нэг санаанд нэг юм байдгийн байгаа. За одоо энэ гүүрэн замыг харалтаа ийм гоё. Би одоо хүний нутагт явахаараа гүүрэн зам харахаараа хорхоо үргэлжлэдэг шээ. Одоо жишээ нь манайх чинь ингээд монголчин нэг тэнгэрлэг заяатай тэнгэр гээл тэгээд идэг шээ. Тэгвэл бид нэр тийм тэнгэр заяатай тийм одоо сайхан юмыг хүсэж мөрөөддөг юм бол миний л бодол нэг хас тэмдэг шиг дээ 408 цаг хүсэн. Тийм. Ерөөсөө Улаанбаатарт шээ зөвхөн тийм гүүрэн замтай болчихвол тэгэл яа тэр төгжрөл энэ төр одоо өвөл болохоос хүн болгоо айж байгаа ш. Төгжрөл тэгээ автобус нийтийн унаана гэл. За энэ дээр нэмээд одоо ёстой эмнэлгийн хүн байна. Хоёлаа нэг юм яриад бай. Одоо хараа нэг актикт ингээ мөнгө юу өгөхөө байчлаа тий. Им өгөхөө байчлаа. Одоо шүн халуурахаар хүүхэд халуурахаар яхаар гэнэ зөндөө олон зовлон хэлж шүү хүмүүс. Тэгээ энэ дээр чи юу нь ямар бодолтой байна нэрээ? Йоо би одоо тэрийг бол яг нэг ялгаж салдаг юм. Зүгээр эдний хувьд бол 50-нд бол тэр чинь нөгөө нэг ажиудаг тий. Эмчийн хийх хэрэгтэй, эмчийн завраар эмчилгээ хийх хэрэгтэй. Тим юмнууд дээр л үү тавьдаг байхгүй юу? Нөгөө автикт өгөхгүй угаасаа. За. Зүгээр тэр хөнгөн зэргийн
Монгол тэгээд шин ингээ хүүхдээ өвдчлөө. Одоо би ч өвдчлөө гэсэн чинь гараад явах гэсэн чинь эмчийн зав. Тэгсэн эмчийн айлгзээний орондоо дуг хийгээд зүйтлээд унтчих байгаа шүү дээ. Тийм. Энэ амар үстэй. Халууны юм юуны мэдээж юу байлгүй яг. Тэгээд тэрийг энэ хууль батлагдсан юм уу яг зөв? Батлагдчихад энэ хэрэгжээд яваад байгаа юм биш үү? Би тэгээд эрүүл мэндийн сайд одоо ястай эрүүл мэндэ хамаарсан эрүүл мэндэд ажиллаж ирсэн сайд ийм хууль арай гаргаж ингээд ард түмнээ бүр за чи шинэ өөхөө гээд ийм юм хийчмээргүй ингээд би гайхаад байгаа юм шүү дээ. Яг би хүний нутагт байгаа болохоор зүгээр л тийм дам чимээ сонсоод байна л та. Тэгээд одоо онлайн ертөнцийн чи ерөөсөө л тэр бүх юмны одоо хэл ам сонсох чих болчиход байна шүү дээ. Үнэн зөвийг тухайн хүн л зааглана. Тэр ер нь тэгсэн бол хэцүү юм. Мэдээж үзтээ. Хэцүү шүү дээ. Одоо шүн танаа дүрээд хүүхэд халуурлаа гараад тавьдаг гэсэн юм авсан чи чимчиг хэрэгтэй гэдэг. Тэгээ одоо тэр их санаа. Тэр стус хүн тий. Тэгэн болгонд ингээд тэгээ олонний ам ортой би бас үнэн байна. Ийм үнэхээр тэгээд байгаа юм байна гэж бодоод байгаа шүү. Ямар ганц хүн ярьж байгаа шүү дээ. Олон ард түмэн тэгээд өөрөө яг жишээ нэг аав ярьж ирсэн шүү дээ. Тэгээ ингээд би хоёр хүүхэдтэй тэгээд тэр имийг авахын тулд би такси хөлсөлж явж байна. Тэр хоёр хүүхдээ цоожлоод явж байна. Тэгээд тэр орон тэгээ буцаад ирэх орон имлэг аптек дээр очиход эмчийн зөвшөөрөлтэй шүний яах юм тэр дугжирч байгаа эмчийн хаалгыг дагчих юм. Яг одоо бүр үнээр халуураад болох байлаа гэдэг түргэн дээр очих юу байгаа заалт байж байгаа. Түүнийг бол хэлсэн шүү. Түргэн тэгээ хүүхдийн халуун дээр ирэх үү? Яг тийм байж магадгүй. Эднийд бол бас 24 цагаар ажилладаг гэж зөв байна шүү. Оо тийм үү? Тийм тэгээд дандаа имлээд түшгэлсэн юм гэдэг байна. Тэгээд нэг бол имлэг яваа. Тэгэхээр чи одоо манай чи имлэгийн ачаал дийлэхгүй байгаа үед бүр хэцүү шүү дээ. Танайд халуурсны төлөө тийшээ гээд стилээр очиад юм бичих. Тийм ер нь бас одоо бодож байгаа юм чанга ярина. Дүүнээ одоо хараад мэдээж өөрчлөлт төр орох л байлгүй тийм. Тэгэхээр тэрийг одоо яг зүгээр яг ингэ сонсож байхад амар байгаа байхгүй юу? Эдний хувьд бол зүгээр ямар ч байсан тэр хөнгөн одоо ханаад манад ч юм уу халуурч зэрэг өвчин намдах шүд өгдөхөд ч юм уу тийм өвчин намдах тэр юмнууд бол зүгээр бичгүүр тэгэхээр шүү дээ. За ястаа мэдхгүй одоо Монголд очихоор бол нэрээ ямар байдгийг л үнэн ямар үнэн байна тэрийг л харах үзэх нэвтрүүл ястаа өөрөө харж иж үнэмшин үгэхээс ихтэй би бодоод байгаа байхгүй энэ олон хүн ингэж байгаа юм чинь үнэн байж магадлал байж л байгаа. Тэ гомдлыг хэлээ шүү дээ үргэ амьтад ингээ хоёр хүүхдээ ингэсэн чинь өөрөө ингэсэн чинь ингэсэн гэд бүр гар хөлнийхөө шархыг харуулж штэ. Тэгэхээр чи бүр арга ядсан амьтанд инээцтэй. Тэгэхээр тэгж болохгүй арай л. За энэ нэг улаан юм юунууд юу вэ? Одоо сая улаан бичихтэй суурьтай анзаараагүй. Ойлаа. Гимтэл харлаа тий. Энэ одоо энгийн замаар явж байгаа үстэй. Үгүй урдны зам. Урдны зам. Урдны зам. Хоёрдугаар урдны замаар явж байна гэсэн. Ойлаа. Одоо энэ нэг цэнгэр тэмдэг бол урдны галт хэрэг ишээ байгаа. Энэ улаан бичиг үү? Тий. Энэ бол одоо энэ нөгөө нэг ачаал гэсэн үеэр эдлийн замаар тэдэс тэдний орнд явж байна гэсэн. Энэ зам руу тэрийн болгон машин явж харагдахгүй. Тэ наач яаралтай тусламж ч юм уу яг үед хэрэгэлдэг зам аа. Ачаал ихтэй үед бас энэ замаар тэдэс тэдний орнд явж байна гэсэн. Урдны зам дээр юм салга зам байдаг юм биш. Энэ одоо урдны замаас гарчлаа. За. Одоо ингээд нөгөө нэг бага урдны зам гэж яриад байдаг чинь аахгүй юу? Энийг үү? Гэрлэн дохоогүй. Энэ ихтэй бага урдны биш үү ч магадгүй шээ. Гэрлэн дохоод байвал ингийн зам, гэрлэн дохоогүй бага урдны зам. Ямар ч зогсох шаардлагагүй. Одоо тухайн гудам руугаа гараа явждаг зам байхгүй юу? Батвид дээр нь явах. Тэгээд нэг 70-аас 80 км/цаг хавцтай. Гэхдээ хот олдны өөр нэр мопед гэснээс ийм ингээд явж явах мопед ерөөсөө харагдахгүй юм гэж байна. Тэр их мопед. Харагдаж штэ ажил гарахгүй. Анзаарахгүй нэг мотоциклийн уралдаан шиг юм харна. Тийм үү? Тэгээд ажил одоо эдгээр чинь бүгд ажилдаа явцсан. Сэтгэлээс уралдаан явцсан байгаа. Яг ажил таарахгүй юу? Таарахгүй л байна. Тэр үеэр урдны зам дээр таардаг. Энэ ажлын зам бол хурдны галт иргэний зам.
Энэ хот чинь нэр нь юу лээ? Таван. Таван чинь ер нь үйлдвэрийн хотх нүггүй юу? Тий одоо үйлдвэрийн мууч гэж явдаг тийм. Жижиг дунд үйлдвэрлэлнээс үүсдэг. Тий жижиг дунд үйлдвэрүүд нэнд их байдаг. Ер нь жижиг дунд үйлдвэр нь яагаад гэж за Азийн топ боллоо л гэдэг эдийн засгийн нөгөө гайхамшиг тайван гэж тэгдэг. Тэгэхээр ерөөсө жижиг дунд үйлдвэрээ яаж мундаг хөгжүүлсэн юм болоо? Ер нь чиний бодлоо. Надад нэг 50% ярьж ирсэн. Яраарай. Нэг 50% ярьж ирсэн. Юу яадаг? Анх нөгөө нэг Чанкаши чинь нэг 2 сая орчим хүн дагуулж орж ирсэн гэдэг байна шүү дээ. Тийм. Нөгөө сэхэт нэг хятадын сэхэтнүүдийг авч орж ирсэн. Тэр үед бол 50 чинь 3 сая орчим хүнтэйсэн юм шиг байна. Тэгээ нийлээ 5 сая хүн амтаа болоод. За тэгээд одоо ингээд улс орноо хөгжүүлье гэсэн чинь юу н одоо